За сайн байцгаана уу эрхэм хүндэт итгэл нэгт ахын дүүс монголчууд аавд энэ өдрийн мэндийг хүргье. 4 сарын 26-ны өдөр бас монголчууд бид нэр бас түүхэнд бас нэг онцгой үйл явдлыг тэмдэглэж байна. Энэ бол Швейцарын нийслэл Женева хотод байж байгаа монголчууд 4 чуулган өнөөдөр хамтарч анхудаа Европод Женевийн монгол чуулганы нэгдсэн чуулган хийлээ. Монголчууд маань хамтдаа нэгдээд эзэн дотор ив нэглээ тунгаглаад ингээд хамтдаа үйлчлсэнд маш их баяртай байна. Тэгээд эзний нэгүсэл ивэл өрөөл монгол чуулгануудын дээр бүр бэлтгэн дүүрэн байх болтугай. Швейцарын Женева хотын бэлэг тэмдэг болсон учраас та бүхэнтэйгээ мэдчилж байгаадаа баяртай байна. Энэ хүндрэл мөргөлийн гол онцлог маань эв нэгдэл гэдэг сэдвээр энд үйлчлдэг 4 чуулган маань бас эв нэгдэлтэй байж бурхны хаанчлалын төлөө, бурхны хүмүүсийн төлөө бичийн зүтгэх ийм үүрэг авлаа. Аримч нэмдэг явж гисэн Библи тараах, Библи түгээх бас тэдэнд хэрэгцээтэй Библиэр хангахад бол хамтран ажиллана илэрхийлсэн юм сайхан цаг байлаа. Библи өдөрлөгийн дараа энэ мөргөл маань болсон маань бас их утга учиртай сайхан үйл явдал боллоо гэж бид нэр үзэж байна. Ариун бичээс нийгэмлэг дэмжлэгтэйгээр тийм ээ ийм гайхалтай мөргөл боллоо. Тэгээд чуулганууд бол Христийн бие бүгд үнэхээр ив нэгдэлтэй байгаасаа гэж эзэн хүсдэг. Цэндэгш пастрын тэр номлоос бие нэг хайрлах, үнэхээр даруй байх, дуулууртай байх, их төвчээртэй байх, гомдсон нэгнийгээ бас уучлах тийм ээ. Бурхнаас авсан тэр үнгүй хайраа бусдаа үнгүй түгээ. Хэрхэн ив нэгдэл дотор байх ёстойг Эфес номоор дамжуулж биднэрт зааж сургасан бидний амьдрал үнэхээр маш их өр нөлөөтэй, өр жимстэй ийм сайхан номлол бас амьдралд хэрэгжүүлэх, сурах олон зүйлүүдийг биднэрт өнөөдөр хамтдаа сурлаа. Тэгээд эзэнд үнэхээр бүх алдарнд байх болтугай. Тэгээд бидний сайн бурхны гайхамшиг энэ газар дэлхий дээр дүүрэх болтугай гэд эзэнд үнэхээр талархлыг өргөж байна. Баярлалаа. We were very pleased to welcome the Bible Society of Mongolia here in Geneva at the Chapel of La Pélisserie, and we had a very nice exhibition during 2 days. We had also a lot of lectures during the Saturday afternoon, and afterwards this morning we had a Sunday service and with the preaching of a Mongolian pastor, and this afternoon and I had also the opportunity to take part to a special service for Mongolian people here in Geneva. So for me it's very important to bring people together and to allow them to celebrate the Lord together. Би Швейцарын холбооны улсын Женева хотоос мэдчиж байна. Ерөнхийдөө миний хувьд бол сонирхогч энд Швейцарын холбооны улсад байгаа монголчууд маань энэ Христ шүтлэгтэй хүмүүс маань маш олон байдаг юм байна. Тэр хүмүүстэйгээ уулзаж арга хэмжээнд нь оролцлоо.